За сайн байцгаана уу? Намайг Тамир гэдэг. Би өнөөдөр болохоор бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний ажилд хэрхэн эдийн засгийн тооцооллыг талаар ярих гэж байгаа. Манай шүтээсийн хэмжээнд эрдэм шинжилгээний ажилд ороход эдийн засгийн тооцоолол хийх, өөрөө өгөөж ашигын талаарх судалгаа тооцооллыг заавал тусгах хэрэгтэй байдаг. Энэ ажил нь болохоор гэхдээ хамгийн муу хийгддэг шалгууруудын нэг гэдэг. Тийм болохоор өнөөдөр энэ талаар хэрхэн яаж хийдэг үү, тий? Энэ талаар ярина. Гэхдээ энэ зүйлийг хийхэд манай шүтээсийн хэмжээнд чинь болохоор майгүй олон төрлийн судалгаа шинжилгээ хийдэг хүмүүс байдаг болохоор тэр болгон дээр бас бүгдэнд нь яг тийм тооцоолол хийх бас болцоо айгүй баг гэдэг болохоор хүмүүс эдийн засгийн төр тооцоолол айгүй баг хийдэг гэж би бол хувьдаа бодож байна. Тийм болохоор аль болох бүх сэдвүүдийг хамрах зорилготойгоор би болохоор голцоо мөнгөөр шууд хэмжих боломжгүй тохиолдол болон мөнгөөр хэмжих боломжтой үед хэрхэн яаж тооцоолол хийх нь нөгөө эсрэг үед хэрхэн яаж хийх талаар би ярих байгаа. За миний би болохоор маш бадтай өвгтэй Тамир гэдэг. Би 22 настай. Одоо шүтээсийн өвгдлийн ухаан болон статистикийн мэргэжлээр хавцсан 2 мэргэжлээр сурж байгаа. Ажил болон амжилтын талаарх өмнөх түүх гэх юм бол би сая 2025 онд үндэсний статистикийн хорон 6 жил ажилласан. Тэгээд дээрэс нь инженерчлэгийн эдийн засгийн олимпиад 4-р байранд орж исэн. Мөн өөрөө эрдэм шинжилгээний хуралд ороод салбар сургуулиасаа нэг байранд шалгаж исэн туршлагатай байгаа. Тийм болохоор энэ сэдвийг намайг аваад хийгээд өгчээ гэж гүйсний дагуу өнөөдөр энэ дэлтгэлийг хийж байгаа. За эдийн засаг гэж юу вэ гэдэг талаар асуулт эхлээд мэдээж хэрэг эдийн засаг гэж ярихаас эхлээд өмнө заавалчгүй хийж байгаа ажиллагааны талаар бас жоохон ойлголттой болоод зэнийг илүү сайн хийгээд яг яаж туршилт хийх, яг яаж энэ тооцоолол хийхин тулд ямар зүйлүүдийг голцоо мэддэг хэрэгтэй мэдгэлээр ярих хэрэгтэй баг. Тодорхойлолт төсөөрөө болохоор эдийн засаг нь судалдаг зүйлхээр хүмүүс их хөвчлэн дандаа мөнгө гэж боддог. Гэтэл яг үндэ тийм бол байдаггүй. 1992 онд Гарри Стенли Бекер гэдэг энэ хүн болохоор эдийн засагч хүн Нобелийн шагнал авч ирсэн. Энэ хүн болохоор эдийн засаг гэдэг бол зөвхөн заавалч мөнгө, пүүс болон консюмер хэрэглэгчдийн хоорондоо холбоо хамаарлыг судалдаг зүйл биш юм аа гэж санал тавиад сүүлийн орчин үеийн эдийн засгийн судалгаануудын замчлалыг өөрчилсөн гэж боддог. Тийм болохоор заавалч эдийн засгийн судалгаа гингүү та бүхэн бүгдээрээ заавал яг мөнгөөр л бүх юм хэмжин бүх зүйл ташаалгаддаг гэж бас бодож юусоо болохгүй. Бас айгүй сайн одоо юу ч гэдэг хүний эрүүл мэнд амьдрал ахуйг сайжруулах тиймэрхүү ямар нэгэн зүйл хийчлээ гэж бодох юм бол тэр чинь өөрөө бол асуудлуудаа хөндөөд тэр асуудлаагаа шийдвэрлэж байгаа асуудал хэрэг дөнгөтэй магадгүй одоо юу ч гэдэг тэрийг эдийн засгийн тооцоололыг бүрэн хийх боломжгүй үнэхээр энийг мөнгөөр хэмжих зүйл бол биш. Соёл гэдэг бол ялангуяа соёл энэ сэдвүүдээр болохоор мөнгөөр хэмжих зүйлүүд айгүй гарч ирдэггүй. Тийм болохоор иймэрхүү сэдвүүдийн хувьд заавалчгүй эдийн засаг гэхээр мөнгөөр хэмжээд гэхээс илүү бас өөрөөр аргуудыг ашиглаж бас өөр бусад хүмүүсийн эдийн засагч нарын ашиглаж ирсэн судалгаануудыг хасаад ашиглах боломжтой гэдэг талаар бас ярих байгаа. За өөрөөр хэлбэл таны санаа хэрэгжүүлэхэд тэр ашигтай байх вэ? Тэр нь хэрэгжүүлэх үгүй гэдгийг ерөнхийдөө бол эдийн засгийн шаардлагаар таны ажлыг дүгнэх гээд байгаа юм. Мэдээж асуудлаа хөндөөд энэ асуудлыг ингэж шийдэх юм байна. Энэ асуудлыг ингэж шийдэх би шинэ санаа төвшүүллээ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүдийг айгүй их ойлнууд хийдэг. Гэтэл хичнээн хийсэнцэндээ тэрийг яг үндэ бодит амьдралаар хэрэгжүүлэх боломжтой юм уу? Боломжгүй юм уу? Тэгвэл тиймэрхүү асуудлууд дээр их хвчлэн голцоо эдийн засгийн тооцоолол айгүй хэрэглүүлдэг. Яг энэ асуудлаар цээл усанд орж ирээд миний одоо бичиж байгаа дипломны зөвлөх багш маань ингэж хэлсэн байдیں۔ Мөнгөөр шийдвэрлэх зүйлс бол судалгаа бол биш гэдэг. Яг хүчний ийм судалгаа хийсэнцэндээ тэр чинь одоо зүгээр л мөнгө л байвал бараг шууд хэрэгжиж юм тий. Тиймэрхүү зүйлүүд юу ч ярьж болохгүй. Тийм болохоор бас хийсэн санаа арга зүй чинь яг үндэ хичнээн боломжтой үр дүн гараад байгаа ч гэсэндээ хэрэгжүүлэхэд тий яг зүгээр л баг мөнгө л байхаа бараг болчондоо гэдэг хариулттай байдаггүй. Жишээ нь хамгийн энгийн жишээ гэх юм бол усны хэрэгцээ гэж яддаг штеп. Усны хэрэгцээ нь болохоор бидэрт одоо давстай усыг бид өдөр тутамдаа хэрэглэж болохгүй тий. Тэгсэн мөртлөө усыг шүүгээд
давсын гаргаад ашиглажий гэхээр уг нь бол дэлхийн бараг 99% байна уу давстаа ус. Бид нар энийг чинь 1%-ийг цэнгэг усыг ашиглаж байхад үлдсэн 90% зүгээр уурж болгоод ашиглажий гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү зүйл дээр хийхээр эдийн засгийн утралнуудын ашиг байдгүй тий. Их мэтчлэн зүйлүүд байдаг болохоор бас хичнээн хүмүүс амар дайжуу гоё юм хийцэн шиг мөртлөө тэр нь зүйл чинь яг үндэ яг бодит амьдралыг хэрэгжүүлэх боломжгүй юм шиг боломжгүй зүйлүүд аявих байдаг болохоор яг шалгагч багш нартай үнэмшүүлэхийн тулд яг энэ шалгуурыг бас хийж өгж байгаа шүү гэдгийг бол анхаараарай. За яагаад таны судалгаанд энэ эдийн засгийн тооцоолол үр дүн яагаад хэрэгтэй юм бэ гэх юм бол нэгт давуу болон сул талууд нь шууд харагдана. Сая хэлсэн шиг яг хэрэгжүүлэх боломжтой боломжгүй мөгтэй гэх мэтийн зүйлүүд болно. Дээрээс нь илүү ойлгомжтой болж ирдэг. Дээрээс нь бусад хүмүүсийн судалгаанууд угаасаа хийгдэж байгаа шүү дээ. Ер нь баг ойрын орчин үед огт хийдэггүй тийм салбар ухаан гэж баг байхаа болцсон. Тийм болохоор бас судлагдсан байдгийн талаар судлангаа яагаад энэ хүмүүсийг энэ аргыг ашигладаг юм те эсвэл яагаад энэ аргыг ашиглаад байгаа магадгүй цааш шалтгаан нь эдийн засгийн асуудал ч юм уу тиймэрхүү бас байх боломжтой байхгүй. Тийм болохоор бас эдийн засгийн тооцоололыг хийхдээ зөвхөн өөрөө хийсэн зүйлээс судлахаас гадна гарсан үр дүнгээ яг бусад зүйлүүдтэй харьцуулах хэрэгтэй гэсэн үг. Одоо магадгүй инженер бүтээлэл үүсч юм уу байрлал байгууламж үүсгэж байна гэхэд тэр хийгдээд байгаа төсөл дээр яг жижиг нэг процессыг наваад үзье. Тэр процесс нь хэр зардалтай гэдэг тий. Тэр зардлыг би одоо яаж бууруулах боломжтой юм тий. Эсвэл ядаж арай жоохон үнэтэй болгосон гэсэндээ ийм даваа талууд үүсгэж байна гэх мэтчлэнгээр бас эдийн засгийн тооцооллын үр дүнгээр бас бусад зүйлүүдтэй чиглэгдэж шинжилж харьцуулагдах боломжтой болж ирдэг гэсэн үг. Тэгхгүйгээр шууд энд иймэрхүү юм хийжээ би нэг чинь сайжруулсан байлаа гэсэндээ хитэр хүнтэй их юм бол зүйл чинь бас үр дүн өгөөжгүй бас болж хувирдаг болохоор энэ зүйлийг аягүй анхаарах хэрэгтэй гэсэн үг. Энэ зүйлийг мэдснээр та бас өөрийнхөө ажлыг үнэлэхэд аягүй хэрэг болдог. Бас мөн мэдээж авиг шүмжлэх байгаа үедээ аягүй ашигтай байхгүй. За одоо эхлээд мөнгөөр хэмжигдэхгүй тохиолдлуудыг авч үзье. Дараад нь энэний дараа мөнгөөр хэмжигдэх буюу яг тооцоолоод бүр яг зардалтаа ашигаа тооцоолох боломжтой жишээнүүдийн дараад нь авч үзье. Яг энэ жишээг болохоор заавал би одоо нэг жоох ийм материал ийм хийсэн чинь мөнгө зардын тооцоолох боломжтой гэдэг чинь дараагийн хэсэг рүү шууд орё гэж бити бодоорой. Энэ хэсгээр үзнээр бас эдийн засаг талаас яаж энэ асуудлуудыг бас харж өнцгөө өөрчлөх боломжтой гэдгийг бас харах боломжтой шүү. За эхлээд өөр нэг шалгуурыг талаар бодж үзье. Яг эрдэм шинжилгээний хуралд ороход асуудал хүндсэн байдал гэдэг талаарх тийм шинжил шалгуур бас айгүй байдаг. Тэр зүйл нь болохоор яг хийсэн ажил чинь яг зөв асуудлаа хүндж чадсан юм уу? Тэр зүйлийг шийдэж чадаад байгаа юм уу гэдэг талаас нь айгүй авч үздэг. Гэтэ хүмүүсийн их хөвчлийн мэддгүү нэг зүйл нь болохоор яг нэг детальны нэг юм зүйл байгаа байхгүй. Жишээлбэл ямар судалгаа ямар нэг үзэгдэл болон ямар нэг асуудлын талаар судалдаг. Гэтэ хүн болгон бодоод үзэх юм бол үзэгдлийн талаар бодоод үзэх юм бол айгүй үзэглүүд хороод дээр айгүй байдаг. Гэтэл яг тэр зүйлүүдээс яг алийн яг сунгаж аваад байгаа яг ямар асуудлыг шийдэх гэдэг байгаа гэдэг бас айгүй товч тодорхой болохгүй бол хэрэг болох айгүй шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол бас одоо нэг үзэгдлийн асуудал гэж байгаа шалтгаан нь болохоор яагаад олон үзэгдэл байж болохгүй гэж тий. Олон үзэгдлийн талаар судлаад эхэлчих юм бол жоохон толгой иргмээр болоод хурцдаг байхгүй. Тийм болохоор ямар ч судалгааны хувьд яг нийгмийн ч юм уу эсвэл байгалийн ухааны ямар нэгэн үзэгдлийг сонгож аваад тэрнийхэн дагаад тэрийг гүнзгийрүүлж детальны асуудлыг нь хөндөж хийсэн байх хэрэгтэй. Энэ зүйл алдагдаад эхлэх юм бол судалгаа нь тийм судалгаа гэхээс илүү төсөлж юм уу эсвэл нэг арай жоохон өөр зүйлээ болоо орчдөг байгаа. Жишээл одоо усны талаарх судлаа гэх юм бол яг усны яг юуг нь судлаад байгаа тийм ямар асуудлыг шийдэд байгаа гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар авч үздэг. Тэгээд энийг хэлж байгаа шалтгаан нь болохоор дараагийн би одоо дараад нэрх зүйлүүдтэй шууд холбогдно. Нэг тийм болохоор нэг энэ дээр хэлж байгаа шүү. За сая өмнө хэлсэнчлэн эдийн засагч нар дандаа одоо мөнгө гэдэг бүх зүйлийг мөнгөөр хэмжих болсон гэж хэлж штэ. За миний хувьд гэхэд
туршлагаасаа хэлэхэд орчин үед ядуурлыг гэхэд мөнгөөр хэмжихэ болчихсон орчин үед яагаад вэ гэвэл уг нь бол ядуурл гэдэг зүйлийг дандаа эдийн засгийн начнаар судалдаг зүйл аахгүй. Гэтэл одоо зүйл улсын ядуурлын индекс гэж ярьдаг штеп. Ядуурл нь юм байлаа, саяны жилээс тэдүүгээр дээшилсэн байна, доошлсон байна. Тэгэх мэтчлэнгээр тэр зүйлүүдийг цаана дандаа статистикч болон эдийн засгчнаар хүмүүс энэ ажлын талаар дандаа хийдэг. Гэтэл тэр зүйлийг орчин үед мөнгөөр юусэн хэмжихэ болчихсон. Тэгтэл оныг юугаар хэмжиж гэх юм бол боловсрол тухайн хүн боловсрол хийжсэн байна уу, эрүүл мэндийн наадгалд хамрагдсан байна уу, амьдрах орчинд сайн байна уу гэх мэтчлэнгээр эрүүл мэнд боловсрох орчин зүйлээр надад хэмждэг болчихсон байхгүй. Мөнгөөр хэмжихээс оронд иймэрхүү зүйлүүдийг угаасаа айгүй ашигладаг болчихсон. Тийм болохоор хийсэн ажил чинь заавал мөнгөөр биш юмаа гэхэд бас ямар ашиг байгаа агуулгын тэр зүйлүүдээ бас тоочод хийх боломжтой болчихдог гэсэн. Жишээлбэл за энэ дээр бол би зүгээр эдийн засаг цайнаар нөлөөлж олох зүйлүүдийг би энэ дээр бичсэн байгаа юм. Энэ дээр ажиллаад за ажлын хүч нэмэгдэх жишээлбэл хүмүүсийн ажлын орчинг дээшлүүлснээр одоо энэ чинь одоо манай хошуус болон зихний нэг амьдралын орчинг сайжруулах хэмжлэнгээ тиймэрхүү зүйлүүдийн талаарх нь болохоор ороод ирчихэж байгаа юм. Эрүүл мэндийн орчинд байлгах одоо энэ чинь манай статистик гэхэд бас нэг эрүүл эмнэлгийн тоног төхөөрөмжийн бас ажилтан мэргэжилтэнгүүд байдаг штеп. Цөмийн физик гэх мэтчлэн тэр зүйлүүдээр судалдаг. Боловсролтой нийгэм бий болгох одоо манай гэхэд нийгмийн ажлын мэргэжилтнүүд байна. Бас өөр статистик, өгөгдлийн ухаан гэх мэтчлэн энэ зүйлүүдний хөргөөд бас боловсролоо шилжих боломжтой. Тэгмээтэй боловсролыг сайжруулснараа бас ийм үр дүнд хүрнэ гэдэг нь бас өөрөө яг үндэ орчин үед бол эдийн засагч нар өөрсдөө хүртэл эдгээр зүйлүүдээр өмнө хуучин мөнгөөр хэмждэг байсан бол тэдгээр зүйлүүдийг эдгээр үгээр орлуулж хийдэг болчихсон. Орчин үед бүр угаасаа тийм хаягдал бол багасгах, ногоон эрчим хүч бий болгох энергийн дахин боловсруулалт сэргийгч боломжтой эрчим хүч ашиглаж байгаа гэх мэт эдгээр зүйлүүд нь бас давуу талууд шууд болж ирнэ. Тэнгүүтээ би яагаад энэ зүйлүүдийг хэлээд байна вэ гэвэл эдгээрийг эдийн засагч нар угаасаа судалдаг байхгүй юу? Эдийн засагч нар дандаа л нэг байгууллага, компани, эсвэл макро, микро эдийн засгийг судалдаг гэж бодох хэрэггүй. Орчин үед бол эдийн засагч нар өөрсдөө хүртэл эдгээрийг аягүй судалдаг болсон. Тийм болохоор эдийн засагч нар энэ талаар яаж судлаад ямар үр дүнд хүрсэн байна. Мэдээж эдгээр бүх зүйлүүдийг дэмжсэн нь цаана эргээд эцсийн үр дүндээ нийгэмд өөр нөлөө үзүүлж байгаа. Өөрөлд макро түвшинд тодорхой хэмжээний үр дүн өгж байгаа шүү дээ. Тийм болохоор тэр зүйлүүдийг судалчихсан байгаа. Тийм болохоор тэдгээр хүмүүсийн судалсан research paper, statistics гэдгээр зүйлүүдийг хайж олж уншснаар бас тэрийг өөрийнхөө ажилласан судалгааны ажилтайгаа холбож үзэх бүх боломж байдаг гэсэн. Тэнгүүтээ би яаж дараад нь яг энэ зүйлийг яг аваад хийгээд тавьсан тийм хүний эрдэм шинжилгээний ажлыг бас харуулна. За тэгээд дээрээс нь нэмж хэлэх юм зүйл нь болохоор өгөгдөл програмын ил байдал гэж байгаа open source. Open source яагаад энэ тавьж байна вэ гэх юм бол яг одоо үеийн IT industry буюу хэмэл авахын хөгжлүүд нь бүгдээрээ open source-аас айгүй ихтэй. Open source байхгүй бол одоогийн эдийн засаг бас хөгжөхөд айгүй төвөгтэй. Яагаад гэвэл open source байхгүй болох юм бол эрдэм шинжээч нар ажиллаа хийж чадахгүй, сургуулийнхаа боловсролоо олохын тулд хичээлийн материалууд байхгүй болчихно тийм болохоор бас open source нийгмийн эдийн засаг хэрхэн яаж нөлөөлдөг гэдэг бас судалгаанууд бас байдаг. Эдгээр зүйлүүдүүд бас уншаад бас хэрэгтэй зүйлүүд олох боломжтой. Тэгээд дээрэс нь манай шүтээсэн эрдэм шинжилгээ болон дипломын хувьд байдаг нэг төгөөмөл шаардлага нь юу гэх юм бол ашигласан өгөгдөл болон бичсэн кодоо ил болго гэдэг тийм шаардлага гэдэг. Гэхдээ энэ шаардлага ерөөсөө яг бүрэн ил тод болж байгаа надад бол харагддаггүй. Зарим газар тийх ёстой гээл, зарим газар нь их албагүй гээл
хүнчлэг айгүйх зүтгээд явцдаг хүмүүс одоо жишээл магадгүй патентын асуудал гэдэг ч юм уу тиймэрхүү маягаар тиймэрхүү асуудлууд айгүйх гардаг байх гэж бодож байна. Гэхдээ энэ зүйлийг одоо чи код бичсэн байлаа, хиймэл хүн хөгжүүлсэн байлаа гэж бодох юм бол тэдгэрийг ил болгоод open болгоод тэгчих юм бол дараад нь тэрийг ирээдүйд ашиглах боломжтой болно гэж хэлснээрээ тэр нь бас өөрөө нэг талын чиний эдийн засагт нөлөөлөл өгж байгаа бас нэг чиний үйлдэл бол хувирчдаг гэсэн үг. Тэ. Нэг иймэрхүү зүйлүүд айгүйх байдаг. Тийм болохоор бас эдгээр зүйлүүдийг хэлснээр би зүгээр ил болгосон гэж хэлэнгүүтээ тэрийг бас эдийн засаг талаасаа би ирээдүйд хөгжилд бас хувь нэмэр оруулах нөлөөтөөр би энэ зүйлийг ил болгож дараагийн судалгааны ажлуудад ил болгосон гэж хэлэх нь бас өөр эдийн засгийн хувьд өөр нөгөөждөг ашигтай болоо өрчдөг гэсэн. Гэхдээ тооцоололд ороогүй. Тийм болохоор бас шууд энэ бол яг үндэ бүх хүмүүст бас хамаарат явцгаар зүйл байгаа зү тий. За дараагийн зүйл нь болохоор хитэн тип өгж байгаа. Энэ болохоор яг за би яг энэ л үзэгдлийн талаар судлаад энэ асуудлыг хөндсөндөө гэж бодоо үзчихлээ тий. Тэрийгээ бас эдийн засгийн бас өөр судалгаануудаа гарчуулж үзүүлээд за биний ажил маань ийм зүйл хийсний үр дүнд ийм дүрд нөхцөн. Гэтэ бас эдийн засгийн хувьд бодоо үзэх юм бол энэ зүйл нь яаж ашигтай хэрэгтэй юм байна гэдэг гараад ирчлээ. Гэтэ таны хийсэн зүйлээс гадна өөр асуудлууд, өөр үзэгдлүүд бас байгаа ш тийм үү? Тэгээд нөгөө өөр бусад хүмүүсийн хийсэн ажил ч юм уу тиймэрхүү зүйлүүд энэ дээр шууд яригдаж эхэлж байгаа. Тэгэнгүүтээ за би ийм судлаа үзээд ийм эдийн засгийн нөлөөнд үзүүлдэг зүйлүүдээс энэ зүйлүүд нь хамгийн их нүүр нөлөө үзүүлдэг болохоор би одоо энэ ажил хийсэн гэдэг ч юм уу тиймэрхүү маягаар ажлуудаа ингээд таны ажилтай холбоотой өөр бусад ажлуудын талаар та ингээд судлаад болоо мэдчихлээ гэж бодлоо. Одоо яг саяны слайд хүртэл энэ төр нь болохоор бусад эдийн засагч нарын хийсэн болон бусад өөр судлаач нарын хийсэн ажлын үр дүнг ингээд хараад хийчлээ. Дүнгүүтээ за тэгвэл энэ асуудал яагаад бий болоод байгаа юм те гэдгийг бас нэг тодруулж гаргаж ирэвэл та бас айгу ойлгомжтой тодорхой болоод ирдэг. Тэнгүүтээ за энэ асуудал байд юм байна. Энэ асуудал нь болохоор ийм зүйлээс болдог. Энэ зүйл нь болохоор дотроо одоо юу ч гэдэг ийм жижиг хэсэгүүдээс бүрддэг ба энэ зүйл нь зүйлүүдийг судлах шаардлагатай байдаг. Тэнгүүтээ би энийг судлаа авсан. Яагаад гэвэл магадгүй энэ зүйл нь хамгийн өндөр нөлөө үзүүлдэг байсан ч юм аа. Эсвэл эдийн засгууд энэ зүйл нь магадгүй хамгийн зардал ихтэй байсан юм аа гэдэг ч юм уу тиймэрхүү маягаар бас сонгож авах боломжтой. Тэгээд иймэрхүү зүйлүүдийг сонгож аваад тайлбарлах юм бол бас айгүй хэрэгтэй. Энэ зүйлийг 5 whys гэдэг нэртэй яг чанарын судалгаа, чанарын шинжилгээнд дээр айгүй хэвшилдэг байхгүй. Яг асуудал байна. Асуудлуудыг яагаад бий болцсон бэ гэдгийг 5 удаа лавсруулж асуугаад тэрийгээ дараад нь нэмийгээр хариулах гэж оролцдог гэсэн. Дүнгүүтээ энэ зүйлүүдийн шалтгаан нь гараад ирснийг 5 руу судлаад хийцэн байх хэрэгтэй гэсэн. Тий. За дараагийн зүйл нь болохоор за та болохоор энэ асуудлыг ингэж дэд асуудлуудад гараад ирд юм байна. Тэгээд эдгээр зүйлүүд нь гараад ирчлээ шээ. Тэнгүүтээ та яагаад бас энийг хийсэн бэ гэдэг бас илүү гарч ирэхэд бол prioritize буюу илүү тодтогч гараад ирэх шаардлага гардаг. За энийг хийхин тулд болохоор энэ Eisenhower matrix гэдэг юм зүйл ашигтай. Энэ болохоор за таны асуудал яг тийм шаардлагатай юм уу, шаардлагагүй юм, тийм чухал юм уу, эсвэл чухал биш юм уу гэдэг хоёр үзүүлэлтээр гараад ангилдаг байхгүй. Тэгэхээр 2-2-4 ангилалтай байгаад энэ нундаасаа хамгийн яаралтай ба айгүй шаардлагатай зүйл нэг гэж үзэх юм бол тэр бол үнэхээр заашгүй хамгийн түрүүнд хийх зүйлээ. Дүнгүүтээ за чухал гэсэндээ нэг шаардлага бол байхгүй гэж үзэх юм бол зүгээр хийвэл зүгээр гэдэг асуудал бол очино. Чухал биш гэсэндээ бас жоохон байвал зүгээр хэрэгтэй гэх юм бол delegated бас жоохон нийт зүүн сайжруулах болох юм аа. Өчрөл болох юм аа гэх юмсэл ингээд бас ингээд тавьж болно. Гэтэ энэ бол зүгээр тип шүү. Зүгээр саяны хүртэл хийсэн зүйлүүдээ эдийн засгийн хувьд ингээд судлаад за энэ статистик дээр ийм юм байдаг юм байна. Тэ энэ эдийн засгийн тооцоолол үр дүнд ийм байст юм байна гэх юмслэг аваад үзэнгүүтээ тэд нэрийг ингэж англиад дүнгүүтээ ийм болохоор би энийг сонгож авсан гэж бас арих юм бол айгу бусдад ойлгомжтой болж эхэлдэг. Тэгэхээр энэ бол зүгээр мөнгөөр хэмжээгүйцэндээ эдийн засгийн хувьд өөр агуулжтай гэдэг зүйлүүдэд англиар гараад ирчих юм бол тэрийг ингэж танилцуулах хэрэгтэй гэдэг хэлж байгаа. Тэгэхгүй бол бас зүгээр шууд хэлээд яриад өгөх юм бол бас
эрдэмтдийн ажил дээр ихтэй хугацаа дөнгөж 8 минут л байдаг. Тэр хугацаа бас хийсэн зүйлийн онол болон арга зүгээ тайлбарлаж ахаа зугаар бас чухал гэдэг бас ойлгуулах хэрэгтэй болов бас ингэж шууд ингээд тайлбарчих юм бол агай хурдан амар. За саний хэлсэн шиг эдийн засгийн судалгаа болон статистикуудыг хайж олох хэрэгтэй юм байна тийм үү? Хэрвээ үнэхээр өөрийнхөө хийсэн зүйлээ мөнгөөр хэмжиж чадахгүй эсвэл мөнгөөр хэмжсэн цэнтэй хийсэн болно. Тэнгүүтээ за одоо орчин үед химэл аяах хүнүүд айгүй хэвшилдэг болсон болох тийм ямар AI ашиглах вэ гэдэг дээр хүмүүсээс жоохон буруу ашиглаад идэм шиг надад санагдсан. Хүмүүс зүгээр л дандаа ChatGPT, DeepSeek гэдэг ч юм уу айгүй төгмөл AI-д ашиглангуудаа гажсан промпт дээр шууд бичиж асуугаад явчихдаг. Гэтэл яг үндэ иймэрхүү саяны хэлсэн шиг асуудлуудыг бүртгэхөөр яг олж судлаад танд илтгэж хэлэх өөрөөхтэй тийм нэг тусгай AI-ууд хүртэл байдаг. Жишээлбэл u.com гэдэг энэ сайт байдаг. Энэ сайт болохоор research AI хэсэгтэй. Тэнгүүтээ тэр зүйл дээр өөртөө асуулт тавьдаг юм бол яг таны ажлаа холбоотой ямар эдийн засгийн судалгаа байна, ямар статистик байна гэдгийг шууд ингээд интернетээс маш гүнзгийгээр айгуу сайн бараг хэдэн минут бараг хайж иж дамд гараад ирдэг болохоор бас эдгээрээс хараад хийвэл айгүй зүгээр байдаг. Тэгэхээр энэ бол зөвхөн бас тип байгаа шүү. Бас ChatGPT-г бас deep search гэх бас юм хэсэг байдаг. Тэ. За бас нөгөө нэг саяны хэлсэнтэй адилхан бас SWOT шинжилгээ гэж байдаг. Манай нийгмийн чиглэлийн хүмүүс бол мэдж байгаа байх. Энэ болохоор чандрын шинжилгээний ямар нэгэн асуудал үзэгдэлтэй холбоотой зүйлүүдийн талаар ямар шийдэл гарангуудаа мэдээж яг судалгаа хэмжээний тодорхой хэмжээний шийдэл гарч ирж байгаа тийм үү. Тэгвэл тэр зүйлийн дагуу давуу тал, сул тал болон хийгдснээр гарч иж буй боломжууд мөн ямар дутагдaltaй тал буюу аюул замал байна уу гэдгийг бас ингээд тавиад үздэг. Яг энэ жишээн дээр болохоор тээврийн нийтийн тээвэрт мөнгөөр зорчихоо оронд нөгөө картаараа зорчих хэрэгтэй маа гэдгийг оруулахын тулд одоо бид нар хандлтын судалгаа хийсэн байлээ. Дүнгээртээ энэ зүйлүүд дээр шийдлүүдээ зүгээр өөртөө боловсруулаагүй гэсэн тийм яг ийм гадаадд ийм судалгаанууд байд юм байна. Ийм зүйлүүдийг гадаад ашиглаж байна. Тэгэхээр ийм зүйл ашиглах хэрэгтэй юм байна штэ гэдгийг бас гарч ирсэн байгаа юм. Тэнгүүтээ тэдгээрийнхөө үнийг зөвөр аваачаа тавьчихсан тийм яг Монголын хэд түвшинд хэрэгжүүлэх гэхэд тэр чинь бас айгүй том зүйл байгаа байхгүй. Тэг Монголын түвшинд яг хайна тавихын гэх мэтлэн гэдэг. Тэм болохоор энэ дээр гэхэд зөвөр энгийн SWOT шинжилгээ хийгээд бүх боломж олцоорнд бас ингээ илэрхийлээ тавьсан байгаа. Тэгээд иймэрхүү зүйлүүдээ бас хийх боломжтой байдаг. Тэгээд энэ зүйл нас мэдээж авиг ойлгомжтой болгоод ирдэг бай гэдгээрээ бас айгүй даваа талтай. За энэ өгүүллийн жишээн дээр болохоор яг эдийн засгийн хувьд үр ашигтай гэдгийг бас харуулсан зүйл байгаа юм. Тэр нь болохоор согтууруулах ундааны худалдаа үйлчилгээний хуулийн хэрэгцээг нууцлаг үйлчлүүлэгч танд судалгааны аргаар үнэлэх нэ гэдэг ийм судалгаа хийсэн байгаа юм. Энэ болохоор CUGS ч юм уу эсвэл дэлгүүрүүдээр очиж яг 21 нас хүрээгүй хүмүүст арх согтууруулах ундаа хэрэглэн үгүй гэдгийг шалгасан өөртөө болохоор зүгээр нэг энгийн үйлчлүүлэгч болоод зүгээр очиад асууж байгаа хгүй. Дүнгийн энэ худалдагч нар надаас үнэлэх юм асууж байна асуухгүй нү гэдэг нь шууд шалгаж байгаа. Дүнгүүтээ шалгахгүй байвал тэр бол жоохон асуудалтай юм байна. Асууж их юм бол за энд бол сайн байна гэх мэтлэнгээр тун статистикууд гаргасан судалгаа юм. Тэгээд энэ дээр болохоор хийсэн зүйл нь болохоор дандаа descriptive statistic буюу өнөөгийн байдлын тэмхүү судалгаа хийж байгаа байхгүй. Гэтэл энэ дээр ч одоо ямар эдийн засгийн судалгаа үзүүл тооцоол хийх юм бэ гэхээр бас айгу төвөгтэй л өөрчилж байгаа байхгүй. Магадгүй яг төлөвлөгөө боловсруулалт гэсэн гэдгээрээ бас нэг хүнийг Монголын түвшинд хийх ингээд төлөвийн дизайны боловсруулалтаа хийлээ гэж бодоход тэн дээрээ гарч ирэх хүний нөөцийн юу гэдгийг зардалч гэдэг юм те тэр мөрийн бас тооцоолоод хүний нөөцөө тооцоолох гэх мэтлэнгээр бас тодорхой хэмжээний зардал гарч ирэх боломжтой байх. Гэтэл энэ дээр гэхэд ашиг мшиг энэ дээрээ бас шууд гараад ирчихгүй байхгүй. Ашиг нь болохоор юу гэвэл зөвхөн тоон статистикууд. За энэ дээр болохоор энэ хүмүүс юу хийсэн бэ гэх юм бол Global Status Report on Alcohol and Health гэдэг тайлан дээр тусгагдсан тоон статистикуудыг авчираад дараад нь тавьсан байгаа юм. Тэнгүүтээ энэ зүйл нь болохоор мэдээж энэ цаана яг үндэ
стратеги нь болоод эдийн засаг чинь хийсэн байхгүй. Дөнгөжтэй эдийн засгууд ийм зүйлүүдийг тавьсан байт юм байна. Тэгтэл манай Монголын хувьд энэ 21 настай хүрээгүй хүмүүс хүртэл арх согтууруулгандаа зарах тохиолдол агиух байна гэдэг нь ингээ харуулад эдийн засгийн хувьд миний өөрсдийнх нь хийсэн зүйл маань ач холбогдолтой гэдэг харуулж байгаа байхгүй. Тэнгүүтээ дараад нь саяны нэг Heisenhower матрицаараа ч юм уу гараад ирэх юм бол энэ бол за important гэхдээ it's not that urgent тийм заавал одоо хийх шаардлагагүй зүйл юм болохоор энэ зүйл ангиалж гэдэг юм байна. Тэгээд бас эдийн засгийн асуудлуудыг бас ингээд тогтоогоод бусад хүмүүсийн эдийн засгийн судалгаануудаас нэгтгэхэд ингээд тавьчихулж байгаа гэсэн. Иймэрхүү судалгаанууд байлээ. Тэгээд энэ зүйлүүдийг ашиглаад бас заавал бүх зүйлээ мөнгөөр хэмжих боломжгүй гэсэндээ ийм зүйлүүдийг ашиглаж за энэ бол үнэхээр эдийн засаг буюу цаашаага шийдвэр гаргасан энэ бол үнэхээр ашиг хэрэгтэй зүйл шүү гэдгийг бас харуулаад бусад хүмүүсийн судалсан байдлаас энэ зүйл чинь айгүй хэрэгтэй юм байна, чухал юм байна гэдгийг ингэж тодтогч гаргаж ирэх бас хэрэгтэй гэсэн. Гэтэ яг эрдэм шинжилгээний ажлын хувьд ингэж хийчих юм бол нэг дутагдaltaй тал нь юу гэх юм бол юу болчтой. Асуудал хүндсэн байдалтайгаа амар адилхан болчихж байгаа байхгүй. Угаасаа одоо эрдэм шинжилгээний ажлын хувьд иймэрхүү ажлууд дээр миний бодлоор багш нар бол эдийн засгийн үр ашигын тооцоолол гэдгийг бол асуудал хүндсэн байдалтайгаа адилхан байдлаар л дүгнэж байгаа. Миний бодлоор бол үнэхээр мөнгөөр хэмжээд боломжгүй л гэсэн бол гэхдээ энэ зүйл нь мэдээж багшийн харах өнцгөөс шууд мэдээж хамаарна л да. Тийм болохоор ихчний асуудлуудаа хүндсэн байгаад саний хийсэн зүйл чинь зүгээр л асуудал хүндлэлт рүү орох гээд байсан гэсэн энэ зүйл нь эдийн засгийн хувьд ийм өөрөө нөгөөжийг агуулд юм байна. Тийм болохоор би энэ ажлыг хийснээр бусад эдийн засгийн бусад хүмүүсийн тооцооллыг ашиглаад ийм үр дүнлэлтэнд хүрлээ гэх мэтчлэнгээр хоёрдугаар их сурвалжийн мэдээллүүдийг ашиглаад хэлээд өгч байгаа гэсэн. Өнөхөө зүйлүүд байна. За тэгээд саний хэлсэн зүйлүүдээс хэлэх юм бол за судалгаа нэг л асуудал нэг л үзэгдэлтэй байх хэрэгтэй. Тэр зүйлний тэргээд гаргаад ирэх юм бол айгүй ойлгомжтой тодорхой болоод ирнэ. Дүнгүүтээ тэр хийсэн зүйлтэй тэр яг асуудал тэр яг үзэгдэл чинь яг ямар том дид асуудлууд ч юм уу үзэгдлүүд тохиолдогддог. Тэрнтэй холбоотой бусад хүмүүсийн зөвхөн өөртөө ижилхэн судалгаанаас гадна эдийн засгийн судалгаануудыг уншиж үзээч гэдгийг хэллээ. Тэнгүүтээ тэн дээр ахуулаад тэрийг яаж хэрхэн бас дүгнэлт олгож хэлвэл зүгээр юм бэ гэдгийг бас сайн ярьлаа. Тэгээд зөвлөгөө гэж бас нэмж хэлэх юм бол манай үндэсний статистикийн орноос гаргадаг 12 сайтнаас басхон статистикийг харах боломжтой. Энэ зүйлээрээ бас юу гэж хэлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн юм байна гэдэг ч юм уу эсвэл амьдрах орчны байдал, магадгүй ажилгүйдлийн байдал, ядуурлын байдал юм байна. Энд нөлөөлж байгаа зүйлүүд ийм байгаа болохоор би энэ ажлыг хийсэн. Тэгээд энэ болохоор эдийн засгийн хувьд цаад байдлаараа шууд бус гэсэндээ ийм байдлаар биний хийсэн зүйл маань нөлөөлж байгаа шүү гэдгийг заавалчгүй бас хэлэхгүй болвол таны хийсэн ажил бас сул сонсогдоод энэ асуудал хүндлэлт болон эдийн засгийн үр нөөцийн нөлөө тооцоолол дээр бас оноо алдах боломжтой шүү гэдгийг танд хэлж байгаа шүү. За хоёрдугаар хэсэг рүү шууд оръё. Өөрийн судалгаанд туслуулахын тулд мөнгөөр хэмжигдэх зүйлүүд тохиолдлуудыг одоо авч үзье. За яг эдийн засгийн хувьд бодоод үзэх юм бол таны хийсэн зүйл маань ямар нэгэн процесстэй л байгаа тийм үү? Яг за одоо ярьж ирснээс мөнгөөр хэмжигдэх зүйл болсон болохоор одоо яг нийгмийн тэр чанарын судалгаанууд одоо энэ дээр ярихдаггүй. Дандаа ямар нэгэн материалын зүйл дээр ажилласан, ямар нэгэн мөнгөөр хэмжигдэх боломжтой тэм зүйлүүдтэй одоо ярьж эхэлнэ гэсэн. Тэгээ бодоод үзэх юм бол таны хийсэн зүйл маань ямар нэгэн оролт материал байх хэрэгтэй. Хав хугацаа байж болно, хүний нөөц ээж болно, материал, цахилгаан, технологи, том төхөөрөмж гэх мэтчлэн аягүй зүйлүүд орж ирлээ. Дүнхтэй гаралтын нөхцөл одоо юу гэдэг ямар нэгэн бүтээгдэхүүн эсвэл ямар нэгэн шийдвэр гаргалт. Эсвэл магадгүй энэ зүйлүүдийн шинжилгээснээр би бас ийм үр дүнд хүрлээ гэдэг чинь бас заавалчгүй бүтээгдэхүүний гаралтай байх албагүй. Өөрөөр хэлбэл заавал бас ашиг байх заалалгүй.
гэсэн. Зарим хүмүүсийн ажил угаасаа заавал ашигтай ажил байх аль байдаггүй. Жишээлбэл бодоо үзэх юм бол статистикийн хороо дандаа статистик тоон зүйлүүд гаргадаг. Гэтэл яг тэр нь тоон статистикууд чинь шууд мөнгө хэмжиж зөвцөл биш байгаа байхгүй. Гарч ирлээ за Монгол хүмүүсийн ядуурлын түвшинд 70% байна, 20% байна. Ядуур гэж тодорхойлож байгаа хүмүүсийн ядуурлын гол шалтгаан нь гэр ороолоос олж ийна гэдэг ч юм уу. Тиймэрхүү тоон статистик манай ажилласаа яг гаргадаг гэсэн. Гэтэл тэдгээр зүйлүүдийн үр дүнд нь за ингээд тайлагчлаа гэтэл тайлагсан зүйл өөр мөнгөөр хэмжигдэхгүй байхгүй тийм. Тийм болохоор гисэн мөртөө тэнд бол дандаа хитэн өчнөө саяараа төсөөд хэрэгцээл явагддаг. Тийм болохоор бас бүх зүйлүүд бас ашиг олдоод гаргаад аль байдгүй. Тиймэрхүү тохиолдол бас тиймэрхүү тохиолдол болохоор юу гарч ирдэг. Яг ашиг байхгүй тиймэрхүү зүйлүүд дандаа зардлууд байгаа шүү дээ. За яг тэдийн хувийн зардлаар ийм зүйлүүд гарч ирлээ гэдэг ч юм уу. Тиймэрхүү үед яг энэ зүйлийг ярьж эхэлдэг. За тодорхой хэмжээний юм хийсэн байвал тэр зүйлээ нийт зардлыг гаргаж ирэнгүүтээ тэрнийг өөр бусад ижил хөстэй зүйлүүдтэй харьцуулт хийх шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл яг энэ дээр зүүн дээр болон дээр байгаа шиг нэг бүтээгдэхүүн эсвэл нэг туршилтын өөр өгөөжийг судлах. Өөр өгөөж болон бас зардал нэж олно. Тэнгүүтээ одоо юу ч хэдийн жишээл манай статистикийн хороонд гэхэд ингээд утсан байдлаар судалгаа авдаг, эсвэл бичлэн очиж судалгаа авдаг, цаазаар судалгаа авдаг, хадаар судалгаа авдаг хэмжлэн айгүй олон төрлийн байдлаар үйл ажиллагаа явуулах боломж байгаа байхгүй. Гэтэл яг за ингээд давцсан чинь зардал нь ингэж буурсан гэдэг ч юм уу тиймэрхүү маягаар бас хийдэг. Тэгэхгүй бол бас нөгөө сая өмнө хэлсэн бүх мөнгө л байвал шийдэгдэх тэм зүйл бол угаасаа судалгаа биш тийм биз. Тийм болохоор за угаасаа бас зарим зүйл угаасаа мөнгө бол хэрэгтэй тэр бол ойлгомжтой. Гэтэл зүгээр мөнгө л байвал бараг хийчих гээд байна гэсэн юм байхгүй. Таны хийсэн зүйл нь яг мөнгөний үед за ийм зардалтайсан. Гэтэл бусад зүйлүүд нь яг бусад хуучин аргуудыг ашиглаа үзсэн чинь ийм зардалтайсан болохоор миний зүйл нь ийм тодорхой хэмжээний зардлын хэмнэлтийг үүсгэж байна гэх хэмжлэн тиймэрхүү маягаар бас тайлагнах ёстой байдаг. Тэгээ би энэ дээр бас жишээ шинжилгээ тайлбарлана. Зарим ашигнж байгаа, зардланж байгаа тохиолдол гэх юм бол бэрс тэн дээр нэг хугаргалын цэг гэх мэтлэн юмх зүйлүүдийг хийдэг байгаа шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн онол болон инженерийн эдийн засгийн хичээл дээр үздэг. Бас тэрийг хэсгэлээр тайлбарлана. За жишээл ийм жишээ байгаа байхгүй юу? Электрон компьютерийн CPU буюу процессинг юнитийг буцаад хэрэгтэй металлуудын ялгаж авах юм судалгаа хийсэн байгаа юм. Энд дээр болохоор за компьютерийн CPU-нууд байна. Энийг за ямар нэгэн химийн бодисоор ч юм уу задруулаар оруулаад тэрийг шүүгээд металлуудын гаргаж ирсэн тийм судалгаа байгаа юм. Дүнгүүтээ гол хүнд хэрэгтэй металлууд нь болохоор алт болон зэсг байд юм байна л та. Дүнгүүтээ энэ хүний хийсэн судалгаан дээр болохоор за алтын өнөөгийн үнцэн болон зэсийн өнөөгийн үнцнийг бодцохон тэнгуүтээ за гарч ирсэн металлаа грамлаад тэнтэйг үржүүлээ за яг ийм ашигтай байна гэдээ бол гарч ирж байгаа тийм үү. Гэтэл яг гарч ирсэн үр дүнг нь хараад үзэх юм бол ингэж хэлсэн байгаа. За бидний туршилтын дунд гарсан 2 дээжид нийт 0.11 г алт 368 г зэс агуулгадж байсан. Үүнийг өнөөгийн үн ханшаар тооцоолсон бодвол 2523 төгрөг нэг CPU-нээс гарч ирсэн. Ба 108 алтан 8 зэс нь болохоор 108 төгрөг нэх гэсэн. Тэнгүүтээ харин зардал нь болохоор айгүй их байсан юм байгаа хгүй. Тэнгүүтээ үүнээс үзэхэд зарлаг орлогын харьцаа нь хасах 25,000 гарчээ гэж бичсэн байгаа. За энэ дээр байгаа нэг том алдаа нь юу вэ гэвэл зарлаг орлогын харьцаа хасах байна гэж байхгүй. Хасах байхгүй гэж юу гэх юм бол мэдээж хэрэг энэ процесс хийхэд бол тодорхой хэмжээний мөнгө хайж байгаа тийм үү? Хайж хийж байгаа. Гэтэ за тэр нь манай ашиг найгуу жоохон байгаа дандаа зардалтай байдаг гэж бодох юм бол за тэглсэн байна. Тэнгүүтээ мэдээж хэрэг ашиг нь бол цөрөг авах нь бол ойлгомжтой л да. Гэхдээ харьцаа нь бол хасаг авахгүй. Харьцаа нь яаж гарч ирэх вэ гэх юм бол би за 20 төгрөг энэ төсөл дээр би хаялаа гэж бодоод эргүүлээ би зүгээр 1 төгрөг буцаж авна гэдэг ч юм уу тэгэх юм бол 19 төгрөг алдагдaltaй болчих шүү дээ. Тэгэхээр мэдчихлэнгээ би хэдийн төгрөгийн хувь хэмжээ би энэ төсөлд хаях юм. Тэр хэмжээгээр би хэрэг мөнгө буцаж авах юм бэ гэдэг
бодолцох гээд байгаа байхгүй. Тийм болохоор хасаг гэдгээд авчих юм бол айгуу тийм нэг confusion болон misleading болчихж байгаа. Яг тэнгуүтэй энэ судалгаануудын эдийн засгийн үр дүнгээр яг чамаас таны ажлаас юу хардаг вэ гэх юм бол энэ зүйл хэрэгжүүлэх боломжтой мөнгөний харах гэдэг ааш тийм үү. Мэдээж заавалчгүй ашигтай байх албагүй зарим зүйл угаасаа зардалтай байдаг, хасах ашигтай буюу ерөөсөө орлого олж чаддгүй тиймэрхүү зүйл байдаг. Гэсэн ч тэр зүйлүүдээ бас хэрэгжүүлдэг л ахгүй тий. Тийм болохоор энэ зүйлүүдийг ашиг нь хасах хэд байна гэж хэлэх оронд за яг манай юунд яшилдаг юм бол өмнө нь хэдэн төгрөгийн юм зардал гардаг байсан бол манад яснаар хэд болж байна гэдэг юм уу тий. Гэх мэтчлэнгээр гаргаж ирэх ёстой байсан. Нэгт хоёрт гаргасан алдаа нь юу гэх юм бол яг зөвхөн нэг удаагийн нэг спогийн үед бодсон байгаа хгүй. Тэгэл эн чинь өөрөө цаанаа яг юу ажиллах юм бол за ашигласан материалууд чинь зөвхөн нэг спон дээр ажиллаж чи тэрийг хаяагүй тийм үү? Хаяхгүй. Хайдаг гэсэн байж болно. Би бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ зарим нэг тоног төхөөрөмж чинь олон удаа хэрэглэгдэж байгаа, удаан хугацаар хэрэглэгдэж байгаа. Тэгээ зарим нь арай богино хугацаар хэрэглэгдэж байгаа гэх мэтчлэнгээ. Тийм болохоор за би одоо ганцхан боо хийхин тулд би бүхэл бүтэн үйлдвэр хийж барихгүй байхгүй тийм үстэй. Тэнгүүтээ би ганцхан үйлдвэрээр барьчаад ганцхан боо хийчихэд энэ боовны зардал бол хэдэн саяасан гэж хэлэх болохгүй мэдээж хэрэг. Тийм болохоор яг иймэрхүү зардлуудыг зөвхөн нэг хувьд бодож байгаа бол нэг удаагийн туршилтаар биш олон удаагийн туршилтаар энэ зүйлүүдийг хийх хэрэгтэй байдаг. Тэгжиж дараад нь нүүн хугарлын цэг буюу ядаж нэг удаан хугацаагаар нэг жил ч юм уу хэдэн жил яг тэр ашиглаж байгаа төхөөрөмжүүдийн чинь нүүн амьдралын хугацааны туршид хэр зардалтай байх юм бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй гэдэг. Тийм болохоор нэг бүтээгдэхүүн гаргаж ирэх хэрэгтэй. Гэхдээ энэс гадна нийт төслийн хүрээнд бас зардал тооцоол заавал хийх хэрэгтэй гэдэг шүү. Тийм энээр гарчсан миний ажилласан 2 одоо бол тэр исэн. За тэнгуүтээ яг зөв судалгааны зөв эдийн засгийн тооцоолог ямар ах хэвтэй вэ гэх юм бол нэг иймэрхүү хэд хэдэн зүйл гарч ирэх хэрэгтэй байхгүй. За нэгт хөрөнгө оруулалт гэдэг зүйл заавал ярих хэрэгтэй. За тодорхой ашиг байгаад ашиг эсвэл нэг тодорхой нэг хугацаанд ажиллуулна гэдэг ч юм уу эсвэл бол дараа цаашаагаад байнга ажиллуулна гэх юм бол хэдийн хугацаа хүртэл ашиг олж чадах юм тий. Тэр чинь яг хугарлын цэг штэ. Хугарлын цэг гэдэг маань эхэндээ зардалтай байж байгаад ашиг нь айжмаар дэвшилсээр байгаа тэр зардлаа нөхөж орлого орлдог болох үед яг тэр мөчийн хугарлын цэг гэж нэрлэдэг. Тэр хугарлын цэгээс цааш хойш үеэс ашиг нь эрэг болж эхлэх буюу ашигаа олж эхэлдэг болохоор тэр ашиг олон олтолтоо тэр төслийг хэрэгжүүлэхэд зардал нь илүү их байсан тийм үү. Тийм болохоор тэр зардлын хэмжээг гэр санхүүжилт авах хэрэгтэй байдаг. Тийм болохоор за яг миний энэ төслийн хувьд ингээд цаашаага ингэж хэрэгжүүлье гэх юм бол тэр хэмжээний төгрөгний зардал байгаа ашигаа олж эхэлтэл эсвэл бол тэдний хугацаанд 1 жил ч юм уу 2 жил хийхэд ийм зардал гарна. Тийм болохоор эсвэл нөгөө саний хэлсэн шиг нөгөө тоног төхөөрөмжийн амьдралын хугацааны хувьд ийм зардал гарна гэдэг юм үү те. Тийм ордог болохоор эхлээд яг энэ дээр байгаа шиг хөрөнгө оруулалтын тоо мөнгөний хэмжээ заавал хэвээр. Энэ байжж дараад нь за энэ зүйлийг хэрэгжүүлэх үү хэрэгжүүлэх болох уу гэдэг асуудал чинь энэ дээр нэг хөглөгдөж байгаа хүмүүсээс чинь ойлгогдож эхэлж байгаа байхгүй. Дүнгийн дараад нь саний хэлсэн шиг нэг бүтээгдэхүүнд ноогдох ашигын хэмжээ орж ирнэ. Дүнгийн бас тэмдэг нь юу байх ёстой вэ гэвэл юу байх ёстой? Өнөөгийн үнц нь мөнгөний өнөөгийн үнц нь байх ёстой. Мөнгөний өнөөгийн үнц нь гэж юу вэ гэх юм бол эдийн засгтэр үзсэн шиг өнөөдрийн мөнгө 20,000 дараа жилийн 20,000-аас илүү үнцэнтэй. Яагаад гэвэл мэдээж хэрэг инфляц байгаа шүү дээ тий. Инфляцаас болоод өнөөдрийн 20,000 байсан бол би одоо 20 жилийн өмнө очиод байгаа мөнгөтэй очиход бол би бол айгүй баян болно. Тэр тухайн үеийнхээ хэдэн жилийн 40 муу 50,000-тай дүүцэж байгаа байхгүй. Тийм болохоор хэрэг төсөл чинь удаан хугацааны олон жилээр хэмжигдэж байгаа бол бас өнөөгийн үнцэн гэдэг зүйл заавал бодох ёстой байгаа. Тэгээд энийн зүйлүүд заавал байх ёстой. Дээр нь нэмээд яав байвал зүгээр вэ гэвэл нэг такс буюу такс байх ёстой. Өөрөлдвөл нэг монголоор өгдөглээ. За такс байх ёстой.
Гэхдээ таксыг яг энгийн эдийн шинжилгээний ажил болон юун дээр бол заавал шаардлагатай байдгүй. Яагаад гэвэл яг үндэ зардал нь болохоор яг чихнээсээ хэрэгжүүлэх үед л байдаг. Дүнгийн хэрэгж дээрс нь зардал нь болох ашиг олохгүй байгаа компаниас такс хурааж аавна гэдэг нь өөрөө утгагүй зүйл ахгүй. Тийм болохоор бас нэг зүйл яригддаг зүйл нь юу гэх юм бол такс чинь угаасаа ашиг олж эхэлснээс хойш төлөгдөж эхэлдэг зүйл болохоор нэг санхүүжилт өгөөд таны зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс бас заавал таксыг нь 100% бодсон байхыг бас нэг боддгоо. Өөрөөр хэлбэл тухайн хэдийн ашиг олж эхлэв. Тэр ашиг олсноос хойш хэрэг ашиг олж эхлэв. Тэрийг хараад үзчих юм бол дараад нь за яг таксандаа яг дараад нэгийг төлөөд эхэлж байгаа болохоор би одоо юу ч гэдэг хувьцааны хувьд би тэдөөгийг ингээ авчих юм байна те. Эсвэл бол дараад нь нүүнэ зардлууд нь бол дараад нэрэтмэн ажил асуудал гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл болдог болохоор бас заавалчгүй такс хэмжээгээ 100% бодоод байх усаал байдгүй. Яагаад гэвэл угаасаа такс гэдэг чинь өөрөө айгүй төвөгтэй зүйл бол таахгүй. За гэхдээ энийг бас Excel дээр тайлбар өгнө. За би Excel-ийн файл бэлдсэн байгаа. Тэр файл дээр болохоор юунууд нь л яаж cost benefit буюу саний хэлсэн шиг хугарлын цэцэг өнөөгийн үнцэн гэдэг талаар яригдаа бас бүтээгдэхүүний өөрийнх нь ашиг ба ашиг орлогын хэмжээний талаар яриад дээр нэмээд бас электгийн зардлыг бас заавал бодох хэрэгтэй байдаг. Тэр талаар би одоо ярина. Тэгээд энэ хоёр бичлэг нь болохоор тэр миний Excel-ийг бэлтгэхэд ашигласан зүйлүүд аа. Хэрвээ миний хийхээ энэ зүйл яаж гэсэн мэдгийг сайварлахгүй байх юм бол бас энэ дээр бичлэгүүдээс хараадаас ойлгож болно шүү. За орлого зарлагыг болохоор өснөлтийг иймэрхүү байлаа. За би энэ одоо тайлбарлах юм бол cost benefit analysis буюу ашиг зарлага орлогын шинжилгээ. Нэгдүгээр хувилбар, хоёрдугаар хувилбар гэж байгаа. Яагаад хувилбарууд гарч ирээд байна гэх юм бол энэ тооцоололыг угаасаа ирээдүг таамаглаж хийдэг угаасаа. Яагаад гэвэл бас дундуур нь ямар нэгэн тооцоолог үзүүлэлт гарч ирэх боломжтой. Эсвэл бол бүтээгдэхүүнүүдийн маркетинг дээр борлуулна гэж үзэх юм бол бас хэр олон хүмүүс борлогдох юм те. Хүмүүс мэдэгддэггүй болохоор бас хэд хэдэн хувилбаруудыг заавал гарч ирэх хэрэгтэй байдаг. Хувилбарууд гарч ирэхгүй байх юм бол бас жоохон дутагдaltaй болцдог. Тэгэхгүй бол нэг хитрхи за нэг хувилбар гарчлаа. Тэгэхгүй бол за айгүйх тэнэг оптимистик буюу за би угаасаа ийм ашигтай ажиллана гэж бодонготой ашигаа хитрхи хийхээр тооцоолцдог ч юм уу. Эсвэл зардлыг бүрэн бодоогүйс болоод жоохон бага гаргагдах ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд айгүйх алдаа гаргадаг болохоор бас зүйлүүдээ айгүй олон боломжоор нь ингээд гаргаж ирээд дараад нь дүгнэлт гаргавал айгүй зүгээр гэдэг. Жишээл одоо эхний хувилбар нь хамгийн сайн тохиолдолд, 20 дахь хувилбар нь хамгийн муу тохиолдол гэдэг ч юм уу те. Гэх мэтлэнгээр бас ингээд гаргаж ирлэх зүгээр. За манай төсөл болохоор 5 жилийн хувьд хэрэгжинэ гэж бодъё. 5 жилийн хүрээнд. Одоо жишээл юу ч гэдэг манай төхөөрөмж маань 5 жилийн илэрхийлэлтэй гэдэггүй гэдэг ч юм уу те. 5 жилийн дараа энэ төхөөрөмжийг солих шаардлагатай. Гэх юм чинь энэ зүйлүүд нь болохоор дандаа төхөөрөмжөөс хамаардаг болохоор бас энэ талаар та нар өөрсдөө хийсэн ашигласан зүйлүүдийн талаар бас заавалчгүй тодорхой хэмжээний судалгаа хийх хэрэгтэй байдаг гэсэн. За тэнгуүтээ бас өөр нэмээд өөрөө хүчнээ олон зардлууд байж олон жишээ юу ч гэдэг хэрэг хүмүүс ажиллуулна гэх юм бол хүний нөхцөл цалин заавал бодох хэрэгтэй. Тэгээд эрзэнгүүт та нар судлах юм нь юу гэх юм бол энэ ажлын хүрээнд яг маркетинг-д магадгүй өрсөлдөгт байгуулах юм эсвэл эзэд төстэй ажлууд хийдэг хүмүүсийн хувьд дундад цалин хэдийн те. Эсвэл бол бас нэг амжиргааны хамгийн бага цалингийн хэмжээ ч юм уу те тэр мэтлээ судалж үзэнгүүтээ тэн дээрээ өөрийнхөө нөхцөл байдалтаараа тулгуурлаа хүний нөөцийнхөө мөнгийг тооцох эсвэл байхгүй би зөвхөн бүх юм хийнэ тэнгүүтээ энэ би өөрөө цалин авахгүй юм бол тооцохгүйсэн ч болно. За тэнгүүтээ материалын юу болохоор хийж авах өөрөө бодоод олчихно гэж бодож байна. Энэ зүйл маань болохоор мэдээж хэрэг айгүй төвхтэй нарийн юу гэж байгаа гэдгээс хамаараад өгөх чинь тэнгуут өөрөө туршлагаа хийж үзсэн бол тэрэн дээрээ бас өөрийнхөө яг хийсэн хэмжээгээ бодоод үзэл тэрийг хэдэн удаа хийх юм гэдгээр үржүүлэх юм уу те гэх мэтлэнгээр тухайн хүний яг
мэдлэгээс шууд хамаарна. Бас бүтээгдэхүүн гаргаа бизнесийн үйл ажиллагаа явуулна гэх юм бол маркетингийн зүйлүүд бас хийгддэг. Маркетинг буюу одоо жишээлбэл бүтээгдэхүүнүүдээ сурчлах хэмжлэн тиймэрхүү зардал бас гарч иж болно. Тэгээ тэрийг жилд хэд удаа хэрэг хэмжээгээр тэндээ зардал тооцоо гаргах юмтэй гэх мэтчлэн. Тэнгүүтээ бас зардлууд өөрсдөө бас нэг хоёр төрөлтэй тоххой. Тогтмол ба хувьсах гэдэг. Тогтмол зардал нь тэгэхээр байнгын яг ижил тогтмолоор ингээд байнгын үүсэж идэг зэм зардал. Одоо чи юу ч гэдэг цагирлагаан гэхэд магадгүй бас тогтмол байж болно. Банкийн үйл ажиллагаа яваад офисын юм их юм бол тэр офисаа түрээслэх Монгол тогтмол болно гэсэн үг. Гэтэл тогтмол биш зардлууд түүнийг гэх юм бол юу болж байгаа вэ? Материал маань өөрөө тогтмол биш гэж болно. Эсвэл тогтмол болон хувьсаг гэд хоёр дотор ч нэг задарч болно. Материал нь одоо юу ч гэдэг. За энэ төхөөрөмж ихэд надад яг хідэн шиг хийсэн хамаагүй надад яг энэ зүйл хэрэгэдэг, хэрэгтэй гэх юм бол тэр бол тогтмол зардал. Банкийн тогтмол өөр зүйлүүд зүйл хамааран дандаа тогтмол гэдэг зардлууд гэсэн. Жишээлбэл энэ дээр бол за яг 10 саяын ийм зардал гарна гэдэг ч юм уу тий. Хувьсах зардал гэдэг нь болохоор одоо бүтээгдэхүүний зарах тоо ч юм уу тий. Хэдэн бүтээгдэхүүн зарсан тэрнээс хамаарат тэр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн чинь өөрсдөө материал зарцуулсан. Тэр хэмжээгээр бас зарлуу гарч иж болно гэсэн. Тийм болохоор бас хувилбар гаргаад байгаа шалтгаан нь энэ тогтмолууд болон хувьсах зардлуудаа яг ингээд салах боломж үүсгэж байгаа байхгүй. За хүний нөөцийн зардал бол тогтмол юм аа гэж бодоод гэтэл материал маань юм гэх юм бол би хувилбар гаргаж ирснээр энэ хувьсах зардлуудаа би хувилбар болгон дээр өөр өгөх боломжтой болсон гэсэн. Тэгэд энэ нь бол зүйлүүдээ бол өөрөө яг тооцоолоод хийчихнэ. За тэнгуүтээ тэдгэрийн нийт зардлаа бодоод үзчихэж байгаа. Жил болгоныхын нийт зардлыг бодоод үзэж байгаа. Хуримжлагдсан зардлуудаа бодоод үзэж чинь бас орлого бол адилхан. Бас нэг за яг ямар төлөвлөмжийн ашиг бас тэндээсээ олох юм бэ гэдгийг бас эндээсээ бодоо гараад ирчин гэсэн үг. Энийг бол тухайн хийж байгаа ажлаасаа шууд хамаарат явчихна. За тэнгуүтээ эдгээр зүйлүүдээсээ за нийт ашгаа ингээд гаргаад ирчихлээ шүү дээ. Тэнгуүтээ за энэ диаграм маань юу л гэдэг нэг бол хугарлын цагийн шинжилгээ. Хугарлын цаг нь болохоор харах юм бол хугацааны самаараад зардлага болон орлогын хэмжээг хэлж байгаа байхгүй. Эхлээ харах юм бол ер нь баг ямар ч төсөл эхэндээ үргэлж зардал нь их юм. Яг тэгвэл орлого маань ялангуяа бизнесийн байгууллага юм бол орлого маань эхэндээ бага юм тийм үү. Яг тэгвэл тухайн компанийн үйл ажиллагаа мэддэг хүмүүс бага. Дээрээс нэг чанарт нь итгэж байгаа хүмүүс бас бага тий. Гэх мэтлэнгээр нэг тийм итгэлтэй өмгөөлөгчсөн дараа татаж чадаагүй байна гэж төсөлж болно гэсэн. Скол бол юу ч гэдэг за нэг иймэрхүү байна гэсэн. Тэгээд за дараад нь ашиг айлуу бага болоод эхлэх юм бол мэдээж зэрэг зардлаа давж эхэлнэ. Давж эхэлцээгээ дөнгөж хоёр шулуун ингээ охилтно гэх үгтэй. Тэгээд охилтын цэгийг нь болохоор охилын хугарлын цэг буюу ашиг маань илүү болж эхэлж байна гэсэн. Тэгээд энэ цэгээ энэ шиндээ харах юм бол яг 3 дахь жилдээ ашиг нь болж эхэлж байгаа хгүй. Тийм болохоор эхний 2 жилдээ тэтгэлтэй буюу ашиг хүгүй ажиллана гэсэн. Одоо ингэнгүүт одоо эхний 2 жил дээр болж байгаа хгүй. Дүнгийн за ашиг гэдэг маань мэдээж зэрэг орлогоос хасган зарлах тийм үү. Тэгээд гараад үзэнгүүт угаасаа яг эхний 2 жилдээ хасаг 21 болон хасаг 4 сая гэдэг энэ дээр бодоод гараад ирсэн байгаа автоматар бодогдсон. Тэгээд эндээс болоод ирэх юм бол одоо энэ хоёрын нийлбэр чинь буюу 25 сая төгрөг гэдэг маань чиний энэ төслийг хэрэгжүүлэх санхүүжилтэнд шаардлагатай мөнгөний дүн болоод урьдчилна гэсэн. Тийм болохоор энэ санхүүжилтийг авах хэрэгтэй гэдэг бодолцсон гэсэн. Хэрвээ энэ дээрээ бүр илүү сайжруулаад яг хайнаас санхүүжилт авах юм гэдэг ч юм уу тий. Бүр яг үнэхээр хэрэгжүүлэх гэдэг их юм бол энэс цаашаа нүг боломж болцоо нүг одоо зээлж авах эсвэл өөрөөсөө мөнгө авах гэх мэт ингээд бас цаашаа яваад явчихна. Гэтэ эрдэм шинжилгээний ажил болохоор бүр заавал хэрэгжүүлэлтийн төвшөндөө хүртэлх бүр санхүүгийн нарийн тооцоонууд болоод болохоор зүгээр энэ байхад бол хангалттай гэж бодож байна. За эдгээр ингээд гараад ирчихэн. Тэнгүүтээ ашиг маань ингээд гараад ирсэн бол өнөөгийн үн цэний энэ дээрээ шууд бодогдоод гараад ирнэ. Өнөөгийн үн цэн маань гэдэг нь болохоор за энэ жил маань хасах 21 саяын алдагалтай байна. Дараад нь 4 саяын алдагалтай. Тэрний дараад нь 26 саяын ашигтай гэж байгаа. Гэтэл 2 жилийн дараа 3 жилийн дараа 26 сая гэдэг бол өнөөгийн 26 сая болохгүй шүү дээ тий. Тийм болохоор
инфляцийн түвшингээ бодоод инфляцийн түвшингээ бол зөв интернетээс хайгаад ерөнхийдөө бодож болно. Ихэвчлэн 1 жилийн инфляци 0.1 ч юм уу 0.15 гэдэг ч юм уу тиймэрхүү багтаа үздэг. Тэгээд 0.1-ээр бодоод үзэхэд NPV гэдэг энэ функц ашиглаад бодоод үзэхэд тэдийн хэмжээний 50 саяын юутай байна гэдэг гараад ирж байгаа. Гэтэл яг үндэ өмнөхөдөө зүгээр бодоо үзэх юм бол уг нь бол 84 сая байгаахгүй. Гэтэл 84 сая чинь 5 жилийн дараахтай бодоо үзэнгүүт яг өнөөгийн үнцээр 50 сая болоо буурч байгаа. Энэ яагаад гэвэл инфляциас болоод тэгж байгаа байхгүй. За тэнгуүтээ бүтээгдэхүүний тоогоо бас өөрөө гараад чинь хэдэн бүтээгдэхүүн гаргасан юм бэ? Хэдэн процесс явагдсан бэ гэдгээс энэ өнөөгийн үнцний тэндээ хуваагаад нэг бүтээгдэхүүн тоогоо гаргаад ирчих нь. Энэ бол амархан. За арай мөнгөний урсгалын диаграм бас гараад ирчих. Мөнгөний урсгалын диаграм хүнд танилцуулах байгаа бол заавал хүснэгт гаргалуулсан оронд мөнгөний урсгалын диаграм гараад ирлээ амар. Мөнгөний урсгалын диаграм болохоор эхний жилдээ хугацааны хувьд доошоогоо сөрөг гэх юм бол алагдтай ажил дэше болоод ирэх юм бол ашигтай ажил нь болоо үржиж байгаа шүү дээ. Тийм болохоор тэрний дагуу ингээд дэш доошлоод за эхний 2 жилийн энэ дээр бол ашиггүй ажиллах юм байна гэдэг бас ингээд харагдаад эхэлчихнэ. Тэгээд дараад нь ашигтай болоод ажиллах юм байна гэдэг юм уу те. Энэ зүйлүүд нь гараад ирчихэн гэсэн үг. За одоо ингээд хэд хэдэн үйлбэр ингээд гараад ирчихсэн шүү дээ. Ингээд за эхний хамгийн муутай юм байна, хамгийн сайн юм байна. Гэтэ аль нь хамгийн ашигтайсан болохоор манай үйл ажиллагаа маань ашигтай ажиллах юм байна гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл гараад ирчихсэн болно гэсэн үг. Тэгэхээр ашиг байхгүй байх юм бол ашиг байхгүй орлого байхгүй байх юм бол орлогуудад боцгүй дан ашигудаа боцчихвол тэнгуүтээ яг нийт хөрөнжийн хувьд за энэ хөрөнжинд хэдэн саяын юутай за энэ материал нь юм энэ байцны ийм зүйлтэйгээ зарлуудаа гараад ирчих юм бол бас тэрний хэмжээгээр өнөөгийн үнцнийг бас бодоод тий. Гэхдээ өнөөгийн үнц нь болохоор хасах тоотоо гараад ирчин гэсэн. Тэнгуүтээ тэр зүйлээ бас бодоо гараад ирчин. Бодоод нэг бүтээгдэхүүн гараад ирэн гэсэн. Саний өмнө хэлсэн шин шиг зүгээр нөгөөдөө тэнгуүтээ тэн дээр шууд бодчихгүй яг удаан хугацаагаар яг ашигласан төхөөрөмж тий бүх зүйлүүдийг бодолцоод гаргаж хийсэн нөхцөлд зүйлүүд нь бодсон нь илүү бодит амьдралтай нийцж байгаа гэсэн. Мэдээж ашиггүй байх юм бол такс бодох ямар шаардлага байхгүй. Ийм байгаа. Тэгээд дараад нь гарсан дүр дүнгууд энэ диаграм бодсон шууд ингээд гараад ирнэ. Би одоо жишээл зарим өгдлүүдээ ингээд баггүй болгоод хөргөчих юм бол ингээд шууд өөрчлөлт явчихж байгаа. Жил хугацаагаа өөрчлөх юм бол ингээд нэмээд явчихна. Тэгээд эдгээр зүйлч өнөөс автоматар бүгдээрээ боддог гараад байгаа. За харин одоо ярих дутуу ганц эцсийн зүйл нь юу гэвэл илэгдлийн зардал англиар depreciation cost гэж байна. Илэгдлийн зардал гэж юу юм бэ гэвэл юу гэдэг. Бид нар одоо ямар нэгэн бүтээгдэхүүний хийх заавал ямар нэгэн багаж төхөөрөмж ашиглаад тийм үү? Ямар нэгэн машин тий. Эсвэл за компьютер хийж болно. Ямар нэгэн таны хийж байгаа үйлдвэрлэлийн ямар нэгэн том зүйлүүд байж болно. Машин, тоног төхөөрөмж, электрон гэх мэт янз бүр зүйл байж болно. Тэр зүйлүүдийг хүмүүс нэг удаад айгүй өндөр үнээр худалдаж авах шаардлага гарч байгаа. Магадгүй тухайн үед байлгаа болвол тэрийг зардалтад тооцох шаардлагагүй болно. Гэхдээ тэр чинь бас цаагаараа тодорхой хугацааны илэгдэл байгаа тийм үү? Яагаад гэвэл бүх зүйл төгс биш, бүх зүйл тодорхой хэмжээний хугацаанд ялангуяа төхөөрөмж энэ тоног төхөөрөмжүүд бол яшилэгдэх тусам түүний үнц нь уулын буурж ирдэг. За тэнгүүт энэ зүйлийг бас тооцоолох шаардлага бас гарч ирдэг. Тэгэхгүй бол энэ зүйлүүд чинь айгүй их өндөр дүнтэй болохоор тооцохгүй байхын аргагүй тийм тооцохгүй юм болвол хэтэрхий зөрүүтэй үр дүнгууд гарч ирэх гэдэг бас тийм болохоор илэгдлийг бол тэр тоног төхөөрөмжийн үед яг 3 үгт байх хэрэгтэй. Эхлээд үнэн нь байх хэрэгтэй. Хэдийн үнээр худалдаж авахын дүнгүүтээ амьдралын хугацаа нь хэдийн. Жишээд энэ жишээн дээр ихэд авлаа 7 жилийн дараа байхгүй болох юм байна. Дүнгүүтээ дуу эцэс төсөөлтөө тэр чинь бас дууссанд бас тодорхой хэмжээний үнц нь төндүүлнэ. Тийм болохоор тэр бас үнц нь бас хэрэгтэй гэсэн. Эсвэл бүр энэ бол бүр ашиглах боломжгүйгээр хаягдана гэх юм бол тэр үедээ үнц нь гоорно. Эсвэл ядаж нэг материалууд нь ажиллаад ч юм уу сайлбаж хийчихнэ гэх юм бол тодорхой хэмжээний мөнгөний
бас орлого тухайн үедээ бас авдаг гэсэн. Тэнгүүтээ энэ үеэр энэ зүйл чинь за яг хугацааны нэг ах шинд ашигтай байлаа. Тэрнээс авахлаад буураад эхэлж юм тийм үү. Тэнгүүт энэ буурах үед энэ зүйл дээр чи хамаатай яг хуу бүх чинь буурж байгаа ч гэсэн тэр хэмжээгээр мөнгө урсгалал явагдахгүй байгаа тийм үү. Тийм болохоор энэ буурж байгаа үн цэн нь буураад байгаа энэ үзэгдлээ цаг хугацааны хувьд ингээд интервалтай хуваацдаг. Жишээл одоо хуваахтай янз бүрийн арга байж болно. Шогмон буурж болно. Эсвэл бол арай өөр байгаар ингээд эхлээд хурдтай буурж агаад удаанширдаг ч юм уу тиймэрхүү маягаар өөх олон арга байдаг. Энэ дээр болохоор шогмон байдлаар буурж байгаа үр дүнг харуулсан байна. Жишээл энэ дээр болохоор за анх ийм үнэтэй байснаа тийм үнэтэй болсон бол тэр хоёроо зөрөг аваад хугацаанд хаваачих юм бол 1 жил ч юм уу тэр хугацаа интервалд хэрэг илэрдэл явагдах нь ингээд шууд олгож штэ. Дүнгийн энэ үр дүн чинь юу вэ гэвэл яг хөө энэ мөнгө бол чиний бизнесийн ч юм уу үйл ажиллагаа байгуулахаас гарч байгаа юм уу ашиг орлого дүн бол биш. Гэтэ хэрв такс бүлэгдэж байгаа болвол энэ маань такс шилд болж өгөх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл энэ зүйл чинь яг бодит байдлаар мөнгөнд дүн болоод танаас гараагүй байгаа ч гэсэн тий такс өгч байгаа улсын улстай тий би энэ зүйл маань ашиг манай ирээдүйд манай энэ зардаг болно. Би одоо тэдэн жилийн дараа ч юм уу тий энэ төхөөрөмжөд дахиж худалдаж авах шаардлагатай болохоор би энэ зүйлээ би тооцоол хэрэгтэй гингүүтээ нэг такснаас хасах боломж олгочих жоохгүй. Гэтэ шууд энэ дүнгээр хасагдахгүй тодорхой хэмжээнээс тэдэн хувиар бас буурдаг. Тий. Гэтэ тэнгүүтээ энэ зүйлийг тооцоолсноор бас нэг санхүүжилт өгч байгаа ч юм уу тэр чамаа шүүж харж байгаа зүйлүүд хүмүүс чинь бас энийг тооцоолсон юм байна гэж бодоод бас энийг орлого маягаар хөл бас бодох боломжтой байдаг. Гэтэ энийг зөвхөн такс бодож байгаа нөхцөлд аавна. Тэр энийг хэлж байгаа шалтгаан нь болохоор айгу үнэтэй төхөөрөмжүүд бас айгу ашиглах боломжтой болохоор бас тэр бол энэ хувьд тэр чинь бас хэрэг зардалтай байсан юм бэ гэдгээ бас өгөх бодолцох шаардлага гардаг шүү. Үнийг бодохгүйгээс бас хотлоо дүнгууд бас гарах боломжтой гэдгийг хэлж байгаа шүү. За тэгэд эцсийн үр дүнийг хэлэх юм болохоор overall cost to benefit ratio гэдэг байгаа. Өмнө жишээн дээр хэлсэн шиг энэ дээр үүнээс үзэхэд зарлага орлогын харьцаанд хасах 25 мянга гэдэг мэдээд байсан шүү дээ. Яг тэр шиг тийм биш. Энэ зөвлөний шууд формулагаар тавигдсан. Шууд бодоод өгнө. Одоо энэ дээр гэхэд нийт төслийн хувьд зардал нь 127 сая байснаа нийт ашиг нь 211 сая болсон байна гэдэг энэ дээр бол байна шүү дээ. Тийм болонгот одоо энэ дээр ямар дүнэлт гарч хэлж ийнэ гэхэнгүүт за би одоо 127 саяыг зардал надаас гарангууд би эргүүлээд 111 сая авч штэ энэ бол ашигтай юм тийм үү. Хичнээн ашиггүй байсан ч гэсэндээ би одоо юу гэдэг за би тэнд энэ төсөл би тэдний мөнгө гаргахад эргүүлээ надаа тэрнээс баг ч гэсэндээ иймэрхүү зүйл орж ирж юм те. Одоо тийх ч юм орж ирж болно. Арай баг ч юм мөнгө орж ирж болно. Тэр мөнгүүдийг аваад өгөнгөт тэрнийгээсээ энэ хатагаа гэж би одоо энэ дээр нэг төгрөг өгөхөд надад эргүүлээд энэ төсөлд 5 жилийн хугацаанд 1.166 төгрөг болтонтой буцаад орж ирэх юм байна гэдэг тийм ойлголт бол орж байгаа байхгүй. Юм болохоор яг үн цэний хашааг бас ингэж илэрхийлдэг. Харин ашиггүй болоод ирэнгүүт энэ тон болохоор ийм болж явж байгаа. Одоо жишээлбэл зардал нь одоо айгүй өндөр тоо байлаа гэж бодъё. Тийм болонгууд энэ дээр гарч иж байгаа 426 төгрөг өгөхөд тэр нь буцаа надад зөөлний төгрөг болж орж юм байна гэдэг тийм бас хацаа орж ирж байгаа байхгүй. Тэг гэх мэтчлэнгээр үн цэний тооцоолыг ингэж хийж танилцуулаад тон статистик ингэж диаграмуудаар харуулж дүрслэх нь хамгийн зөвөө гэж би бол хэлнэ. За тэгээд үгээр дуусч байна. Тэгээд миний хэлсэн ихтлээс юм хом сурч мэдсэн гэж найдаж байна. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.